Монгол Улсын их хурал бүгд найрамд Хятад ард улсын бүх хотын ардын төлөөлөгчдийн их хурал хоорондын байнгын уулзалтын механизм байгуулах тухай харилцаа ойлголцлын санамжчигт өнгөрсөн онд гар ивсэх зурсан. Энэ санамжчгийн хүрээнд Улсын хурлын дэд дарга, Монгол Ардын намын дарга Инхболдын урилгаар бүгд найрамд Хятад ард улсын бүх хотын ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооны дэд дарга Ян Зунчин тэргүүтээ төлөөлөгчдийг төрийн ордонд хүлээн авч уулзлаа. Уг арга хэмжээний эхэнд Монгол Ардын намын дарга Инхбол бүх хотын ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооны дэд даргын энэ удаагийн айлчлал олон жилийн найрсаг, уламжлалт харилцаатай хоёр орны хамтын ажиллагаанд бас нэгэн шинэ хуудас нээж байгааг онцлсан юм а. Монгол Хятад хоёр орны хамтын ажиллагааны цар хүрээ өргөжин тэлж, агуулга нь баяжиж, бүх төвшөнд улам сайжирч байгааг энэ үеэр талууд онцолж байлаа. Бүх хотын ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооны дэд дарга хатагта Ян Зунчин Монгол улс бүгд найрамд Хятад ард улсын эргэтгэж харилцан ашигтай хамтын ажиллагаа бүх салбарт өргөжин хөгжиж, өндөр дээд түвшний харилцан айлчлалын давтамж хадгалагдаж, харилцан итгэлцэл бэхжиж бүг онцлоод хоёр орны хууль тогтоох байгууллагын хамтын ажиллагааг шинэ арга хэлбэрээр улам баяжуулж бэхжүүлэх, иргэд хоорондын харилцааг өргөжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлсэн юм а.